Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр бид англи хэлний хамгийн жижигхэн хэрнээ хамгийн чухал хэсгүүдийн нэг болох final S буюу үгийн төгсгөлийн эс үсгийн шатыг ертөнцөөр аялах болно. Энэхүү ганцхан үсэг үгний утга болон өгүүлбэрийн бүтцийг хэрхэн өөрчилдөхийг хамтдаа сурцгаая. Хамгийн энгийн хэрэглээ бол нэр үгийг олон тоон дээр болгох юм. Нэг ном байвал book, харин олон ном байвал books гэж эс залгадаг. Түүнчлэн нэг алим apple бол олон алим apples болно. Энэ бол эс үсгийн хамгийн түгээмэл хэд шид юм. Үйл үгэн дээр эс залгаснаар бид 3 дахь этгээд буюу тэр хүний тухай ярьж байгаагаа илэрхийлдэг. Жишээ нь I play гэх боловч he plays гэж хэлнэ. Энэхүү эс үсэг нь өгүүлбэрийн эзэн хэн болохыг тодорхойлж өгдөг маш чухал үүрэгтэй. Үгийн төгсгөлд эс орох өөр нэг хэлбэр бол өмчлөх буюу хамаатуулах утга юм. Сараас фон гэвэл саргийн утас гэсэн утгатай. Энд бид дээгүүрээ таслал буюу apostrophe ашигладаг бөгөөд энэ нь тухайн зүйл хэнэх болохыг харуулдаг. Төгслийн эс үсэг үргэлж ижилхэн сонсогддоггүй. Хэрэв үгийн төгсгөл P, K, T гэх мэт хэлхүй гийгүүлэгчээр төгссөн бол бид маш тодорхой эс гэж дуудана. Жишээ нь books, cats. Энэ нь могойн эсгэрээ мэт сонсогдно. Хэрэв үг игшиг эсвэл BDG ингэх мэт хэлтэй гийгүүлэгчээр төгссөн бол эс маань зөөлөн зэд болж хувирдаг. Энэ нь зүгий дүнгнэх мэт авьяа юм. Жишээ нь dogs, pens. Зэд дуудлага нь үгийг илүү зөөлөн урсгалтай болгодог. Заримдаа bit, is буюу бүтэн үе нэмж дууддаг. Энэ нь эс X, sh гэх мэт эсгэрсэн авьяагаар төгссөн үгсдээр тохиолдно. Жишээ нь bus, watches. Ингэж хэлэхгүй бол үг маань сонсогдоход хэцүү болох учраас англи хэлэнд энэхүү нэмэлт үеийг гаргаж өгдөг. Ингээд бид эс үсэг хэрхэн олонтоо үйл үгийн хувирал болон хамаатуулах утга илэрхийлдэг болохыг үзлээ. Мөн 3 өөр төрлийн дуудлагын дүрмээ сайн санаж аваарай. Энэхүү жижигхэн эс үсэг таныг англи хэлээр илүү зөв цэгцтэй ярихад туслах болно. Дараагийн хичээлээр уулзтлаа баяртай.